Сайн уу? Миний шинэ бичлэг тавтай морил. Би өнөөдрийн бичлэгээрээ Монголоос Австрали руу нүүж ирэхдээ өөрийнхөө авчирсан ямар ч авчрах шаардлагагүй байсан нэгсэндээ хэрэггүй эд зүйлсийн талаар ярих гэж бодлоо. Тэгээд зарим сонсоход айгүй инээдтэй сонсогдох байх. Намайг битгий шоолоорой. Тэгээд тухайн үед би яагаад эдрийг авчирсан гэхээр хэрхэн яг ингэ бодоод үзэнгүүт мөнгнөөс шалтгаалж эдрийг авчирч исэн юм байна. За тэгээд би ямар хэрэггүй юм авчирсан талаар хэвлэлийн хамтдаа сонирхсгоё. За хамгийн ихнийх нь би нүдний шилний ингээд альчуур идэг штеп. Би өөрөө нүдний шилээ зүүдэг болохоор байнга ингээд спирттэй альчуураар харчдаг. Тим альчуурнаас би 2-3 хайрцгийг ойдорцсон аахгүй юу. Тэгээд миний араас манай үеэл дүү маань ирээд тэгтээ бас манай дүү бас хэдийдээ хайрцгийг ойдорцсон байсан. Энэ бол авчрах ямар ч шаардлага байгаагүй. Би уулын дүүдээ авчраарай гэж огт хэлээгүй. Би тэр зүгээр ижлэхэн сэтгэл тухайд ойдорцсон байсан мэлээ. Тэгээд энэ болохоор монголчин их үнэтэй биш. Энд ч бас нэг их үнэтэй биш. Тэгсэн хэрнээ би тухайн үед төгрөгөөр ингээд мөнгө олдог, цалин авдаг байсан. Гэтэл тэрнийг ингээд Австрали доллар руу шилжүүлэнгүүт надад амар үнэтэй санагдаад. Тэгээд хэрвээ би энийг Австралид очиод авах юм бол амар өндөр үнээр авна. Тийм учраас ингээд Монгол байгаа дээрээ хямдхан үнээр аваад Австралид очиод худалдаж авахгүй гэдэг бодолтойгоор л тухайн үедээ нилээ эдийг авч исэн. Тэгээд 3 жилийн өмнө би нилээ дан тийм хайрцагтай ирчээд одоо болтол тэр нь дуусаагүй би хэрэгэлсээр л байгаа. Тэгээд энийг бол авчрах ямар ч шаардлага байгаагүйсэн мэлээ. Би анх наашаа ирэхдээ 30 кг ачаад иржсэн аахгүй. Тэгээ миний өөрийн хувцас, эд тогшлыг тийм юмнууд багтахгүй байхад би ингээд Австралид ирээд хэрэглэн гээд ийм хэрэггүй юм авчирч исэн. Одоо бодоод тахаа шал дэмий авчирсан мэлээ. За хоёр дахь юм гэх юм болвол би амар их бас бөх авчирсан. Яагаад вэ гэхээр би Монгол тахтай амар их бөхц эжилдэг байсан аахгүй. Ингээд зөксөө зайгүй бөхц эжилдэг. Тэгээд Австралид очих юм бол бас бөх авал амар үнэтэй л байна. Дахиад нөгөөний мөнгнөөс болоо тий. Бөх авах юм бол амар үнэтэй ингээд тэгээд хідэн хайрцаг бөх авчирч исэн. Тэгээд яг ингээд үнийг бодоод үзэнгүүт бөх болвол энд тийм үнэтэй бол биш ээ. Би ер нь бол Монголоос бөх авснаас энд бараг хямдхан мэд юм болов уу гэж бодож байна. Одоо бол тийм болсон баха. Тэгээд энэ бохыг бас ямар ч авчрах шаардлага байгаагүй. Тэгээд шал тиймээ 1 кг авч идэм үү. Одоо 500 авч идэм үү. Тийм ачаа аваад ирсэн бэлээ. За 3 дахь авчирсан зүйл маань болохоор ариун цэврийн хэрэглэл байна. Энэ бас авчрах бүр ямар шаардлагагүйсэн. Би Монгол тахтаа болохоор Sophie гэдэг брендийн ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг гэсэн аахгүй юу? Дашим дэлгэхэд энэ дугаарыг маань Sophie юунд итгэж байгаа? Ингэж ярилцгаа юм тий. Бодлоо. Тэгээд энэ брэнд шиг надад тухтай, надад тохирсон ариун цэврийн хэрэглэл Австрали очиод би олж чадахгүй бол яах юм бэ гэдэг бүр амар ихийг авчирсан. Тэгээд хэрвээ би магадгүй 10 жил Австралид амьдрах байсан бол 10 жилийн хэрэгцээг Монголоос авчрах байсан юм уу хайшаа. Одоо бодоод байхаа тий. Тэгээд тийм их ариун цэврийн хэрэглэл авчирчаад би бараг хэдхэн сарын өмнө л тэр авчирсныгаа дуусгасан бас. Гэтэ мэдээж дундуур нь заримдаа ингээд хольж солиод хэрэгжилж лээсэн л та. Тэгээд ямар ч байсан Монголоос авчирсныгаа бол хэдхэн сарын өмнө дуусгасан. Энд бол Монголд байдаг бай тэрнээс илүү гоё юулд бол зөндөө байдаг юм билээ. Угаасаа л ойлгомжтой л хэлсэн л та. Тухайн үед би одоо яагаад ч тэгж бодсон тий. Шинэ юм хэрэглэж үзэхээсээ туршихаасаа л бас айсан л юм шиг байгаа юм. Тэгээд бас баахан ариун цэврийн хэрэглэл авч исэн. Эдрийг бас ямар ч авчрах шаардлага байгаагүй. Эндээс бүр гоёыг олох боломжтой байсан бэлээ. Тэгээд угаасаа өмнө нь гадаадд амьдарч үзэж байгаагүй хүн нэг тиймэрдүү байдлаар л сэтгэдэг юм шиг байлээ. Тэгээд баахан хэрэггүй авчирсан болов уу гэж бодож байна. За дөрөв дэх юм нь болохоор би грээсээ шампунь ангижруулагчаа бас авчирсан. Би тухайн үед яагаад авчирснаа ингээд бодонгууд тийштэй тий. Би одоо ингээд буучаад тэгээ шууд усанд ороод унтна. Гэтэл надад савн шампунь байхгүй байх юм бол хэцүү штэй гэж бодоод тэгээд би савн шампунь авчирчихсан аахгүй. Тэгээд яагаад зүгээр ингээд үүднийхэн дэлгүүр ороод авчирна гэж тухайн үед бодоогүй амар сонь. Тэгээд бас ингээд шампунь ангижруулагч гээд 1 кг ачаа шал дэмий юм авчирсан байдгийн. За дараагийн нэг хэрэггүй юм нь юу исэн бэ гэхээр би Монголоос урт залгуур авчирч ирсэн. Яагаад ч надад урт залгуур энэ хэрэг болно гэж бодсон юм байгаа. Тэгээ үнэ рандом юм аваад ирсэн. Тэгээ Монголын ихэнх харьцаатгууд чи нэг бөөрийнхээ 2 шонтой байдаг штэ тий. Гэтэл энэ болохоор энэ бөөрийнхээ шим гурвалжин эсвэл ийм 3 нүхтэй жоох юм хавтгай юм байдаг байхгүй юу? Тэгээд энд миний авчирсан урт залгуур угаасаа таараагүй. Тэгээд би тухайн урт залгуураа ашиглахын тулд ийм хошуу солиогч худалдаж авах шаардлагатай болсон. Эсвэл өөрийнх нь ингээд таардаг хошуутай эндээс урт залгуур авах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэл дүндээ дүнл ер нь байсан бэлээ.
нэгсэндээ бараг би илүү зардал гаргацсан байгаа байхгүй юу. Илүү зардал гаргаж урт залгуур аваад тэгснээ бас шал дими ачаандаа нэг 200 грамч болтгой нэмэрлэлсэн байсан байлээ. Ингээд нэг иймэр дүү хэрэггүй юм авчирсан байна. За дараагийн нэг авчирсан юм нь болохоор энэ ихтэй айгүй нийтдээ наваа бити шоолоор энэ зүйл болохоор усны хайч тэгээд усны машин. Би усны хайчаараа болохоор өөрийнхөө усыг тайрна гэж бодож авчирсан байхгүй юу. Энд тэгэл бас л нөгөө нэг мөнгөтэй холбоотой тий усээ тайруулах юм бол айгүй үнэтэй хэдэн $100 байдаг гэл бодцсон. Тэгээд энд Австрали ирээд бараг л ус чинь орохгүй л гэдэг төсөөлөлтэй хүн анх ирсэн юм шиг санагдчихээн. Тэгээд усны хайчаар нь бол өөрийнхөө усыг хайчилж чинь усны машинаар нь болохоор би дүүгийнхээ усыг хусаж өгч ийнэ гэж бодож авчирсан байхгүй. Тэгээд надаар усээ хусуулдаг дүүч гэж юу ах вэ? Манай дүү тэгээд сар болгон усчээ ороод усээ тасуулчдаг байсан. Тэгээд энэ усны хайч усны машин хоёрыг бол октоосоо хэрэглээгүй шал дэмий авчирсан бэлээ. Яг нэг чолк молк тайрдаг төрлийн хүн байх юм бол өөрөө хайчлаач энэ хайчаа ашиглаж магадгүй байх. Надад бол ямар ч хэрэг болоогүй. Тэгээд би бол өөрийнхөө энэ усыг уртаас нь тайран дүүгийнхээ усыг өөрөө застдаг болно гэдэг төлөвлөгөөтэйгээр мөнгө хэмнэх зорилготойгоор авчирсан байхгүй. Гэхдээ угаасаа л тийм сургууль мургуулсан суугаагүй хүн чинь сайн засаж чадахгүй шүү дээ. Тэгээд энийг бол октоос ашиглаагүй. Дээрээс нь заавал ингээл өөрөө засаад байхынхаа оронд зүгээр үсчин дээр очсон надад шулуухан санагдсан. Энд Монгол үсчин байдаг байхгүй. Тэр нь $40-оор эмэгтэй хүний үсийг л $40-оор тайрдیں۔ Тэгээд тиймэрхүү үсчинд очичход бол ямар ч асуудалгүй угаасаа тэгэл гоё л засчих юм чам. Яг уу гадаад мадаад тийм гоё салон молонд очих юм бол тэд нар $80 120 морин төр гэдэг ер нь бол үнэтэй байдгийн. Гэтэ надад л тэр Австрали хүсч юм бол тийм гоё санагдаагүй. Гоё ингээд шатлаад өгөөч гэдэг ахад л ингээд тэгшгэн тайраад байна. Илүү шатлаад өг гэхээр үрдөөс ингээд сайн шаталж чаддгүй юм байлээ. Тэгээд манай зарим Австрали найзууд ч гэсэн миний ингээд шаталцсан үсийг хараад чи ийм гоё яаж ингэ шатлуулсан юм бэ? Би ийм үсчэн хайгаад үрдөөс болохгүй байгаа гэдгээдсэн. Тэгээ манай Монгол үсчин үчүүгээс шатлахтай айгу сайн байт юм лээ шүү дээ. Тэгээ би Монгол үсчин хичээг санал болгож ирсэн. Тэгээд шал илүү юм ирчлээ. За тэгээ үсний хайч бол шал хэрэггүй юм байсан. За дараагийн нэг юм нь болохоор бас л нөгөө нэг мөнгөтэй холбоотой мөнгнөөс шалтгаалж авчирсан юм байна. Энэ юу вэ гэхлээр чих ухдаг юм хүнтэй мод байдаг да. Тэгээ тэрнийг би бас амар их авчирч ирсэн. Тэгээд энийг бараг би 2 жил мэл хэрэгэлсэн байхаа. 1 жил гарны өмнө шинээр эндээс худалдаж авсан. Тэгэл бас л нөгөө нэг сэтгэггүй те төгрөгөө Австрали доллар руу ингээд шилжүүлэнгүүт чинь амар өндөр үнэтэй санагдаад тэгээд Монголоос хямдхан байгаа дээр нь баахныг авчия гэж бодоод тэгээд баха чихний ухдаг хүн Австрали руу жирж ирсэн байдгийн. За дараагийн зүйл нь болохоор инээдтэй минийтэй юм бол биш үү? Энэ зүгээр л надад хэрэглэгдээгүй нэг зүйл байна. Энэ болохоор антибиотик болон бусад эмгэнүүд. Би анх Австралид ирэхдээ болохоор бараг 500-600 мянгаар ч лүү амар их мөнгөөр ингээд баахан антибиотик худалдаж аваад ирчихсэн байхгүй юу? Гадаадад очичоод өвдчих юм бол нөгөө нэг заавал эмчтэр очоод тэгээд бичиг аваад тэгээд эмийн сангаас антибиотик авдаг гэсэн ингээд сонссон. Тэгэхийг юм бол амар их мөнгө зарлагдана гэд бас ойлгоцсон. Тэгэл Монголоос антибиотик авчий гэж бодоод зөндөө антибиотиктэй ирсэн. Манай дүү болохоор Монголд харшилтай байсан байхгүй юу? 100 болонгод харшил нь хөдөлждөг. Тэгээд нүд мүд нь ингээл улаагаал ингээд хавдаал найтайгаал тэгээд дүү баахан харшлын эмтэй ирсэн. Би баахан антибиотиктэй ирсэн. Тэгээ бид хоёрын нэг нь бүр алийн ч хэрэглээгүй. Тэгээ 3 жилийн турш нэг ч юм хэрэглээгүй. Энэ угаасаа ханаад манайд хүрсэн ч тийм монгол шиг амар хүнд өвддөггүй юм байлээ. Тэгэл зүгээр эмчтэр очингууд эмч зүгээр л халуун юм сайн уу тэгээ сайн унтаж амар тэгэл боллоо. Ердөөсөө юм бичиж өгдөг юм байлээ. Тэгээд хэрвээ жоох ингээл халуурч малуураад ах юм бол панадол уу парацетамол уу гэж тэгэл хэлчихдэг. Тэрнээс биш манайх шиг юм хүнд антибиотик дээр бол огт бичиж өгдөггүй юм байлээ. Тэгээд би энэ антибиотик бол өөрөө огт хэрэглээгүй. Тэгээ манай дүү болсон чинь Монголд харшилтай байсан хэрний Австралид ирээд тэр харшлын өрдөөсөө огт хөдлөөгүй. Тийм болохоор энэ харшлын эмнүүдээ бас өрдөөсөө уугаагүй. Тэгээд энэ эмнүүдийг бол шал тэмээ авчирсан юм байлээ. За хамгийн сүүлийн нэг зүйл нь болохоор энэ минийх биш манай дүүгийнх. Манай дүү эрэхтэй баахан оймс бандаж дотор хувцснууд аваад ирсэн байсан. Өөрийгөө одоо туслахын өчнө гэж бодсон юм байна шин дээр нэгдтэй. Тэгээд Монголоос авчирсан энэ юмнуудаа энэ дээрээ өмсөх гэсэн чинь амар тийм нилонтой ердөөс ингээд өмсөнгүүт хөлрөөд болдоггүй. Тэгээд эндээс дахиад шинээр дааван оймс бандаж худалдаж авч байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол Монголоос ийм оймс бандаж те хувцас сунаар авчрах ямар шаардлага байсан мөлий. Энд чинь угаасаа Монголоос илүү их хувцсны сонголт байгаа штэ. Гэтэл яагаад ч баахан тийм
дотор хувцас дээр авч өгөөд явуулсан тэгээ туслан явуулж байгаа юм шиг. Тэгээд нэг иймэрдүү нийтдээ хэрэг хэрэггүй баахан юмнууд анх хэрэгтэй Монголоос авчирч ирсэн байна. Би анх хэрэгтэй ердөөс ингээд өөрийнхөө 4-5 ээлжийн л хувцас авчирсан. Бус нь болохоор дандаа ингээд ийм тэгээ шампунь, урт залхуур, усны хайч байж гээл тэгээ иймэрдүү хэрэг хэрэггүй юмнуудыг бүр баахан аваад ирсэн. Дээрээс нь би өөрийнхөө хүнжил дэр эдрийг хүртэл Монголоос анх хэрэгтэй авчирч ирсэн аахгүй юу. Тийм болохоор миний чимдааман дотор ердөөсөө миний өөрийн гэсэн эд хогшил огт багтаагүй. Тэгээд одоо бодоод ахнаа би зүгээр тэр бүх юмнуудаа энэ дээрээ л авчихгүй яах гэж одоо тэгээ бүх юмнуудаа Монголоос авчрах гэж хичээсэн бол тоо гэж бодоод идэв. Тэгээд зарим энэ жишээ нь усны хайч тэгээ нүдний шилний альчуур малчуур идрээ бодохоор инээ түрээд идэв. Тухайн үед явтайгүй өөрхөө тэгээ гадаадад нэг ч удаа удаан хугацаагаар амьдарч үзээгүй юу авч явах талаараа ч сайн бас мэдээлэл байхгүйсэн учраас ийм хэрэггүй юмнууд зөндөө авчирсан болов уу гэж боддгийн. Тэгээд энэс гадна бол би дараа нь дахиад ээж аваа хоёртоо захиад зөндөө юм Монголоос бол авчруулж исэн. Тэр дунд хэрэгтэй хэрэггүй юмнууд бол байж лээ. Гэхдээ манай ээж аваа хоёр байнгын ирж очдог. Ер нь нэлээ их удаа ирж очдог болохоор угаасаа өөрсөнд нь Монголоос нэг авчраад байх юм байхгүй. Тийм болохоор би дандаа өөрийнхөө хэрэгтэй юмнуудыг Монголоос захичдаг байсан. Жишээ нь гэх юм бол би энэчнээс нөгөө нэг жигнүүр хайгаад ердөөсөө олдохгүйсэн ахгүй. Тэгээд олдсон нэг жигнүүрээр нэг юм жижигхэн аяг шиг юм 8хан ширхэг бууз багтдаг. Тэгээд хүн гэрт ирсэн үед чи эсвэл 3-4 үлээ бууз идчихээгүү тэр 8 ширхгээрээ бараг 5-6 удаа жигнэх шаардлага гараад байдаг. Тэгээд ээж нэг эрэхтэй хоёр давхар юм айлуудад байдаг да юм том жигнүүр байдаг шүү дээ. Тэгээд тийм жигнүүр Монголоос авчирч ирсэн. Тэгээд өөр бас юу авчирч исэн бэ гэхэлэр ганжин байдаг шүү дээ. Тэгээд гурил хэлтэй ганжин. Энд байдаг ганжингууд болохоор амар тийм бүдүүн ганжин байдаг байхгүй. Тэгээд гарт айгүй эвгүй. Тэгээд манай ээж болохоор энэ айгүй гарт эвгүй ингээд Монголоос ирэхдээ юм нарийнхаа урт ганжаа авчирч исэн. Тэгээд би болохоор бас нөгөө нэг махшаарч идэ гэж бодоод тэгээд Монгол юм газан билет өгдөг шүү дээ. Солонгосоос орж ирдэг. Тийм газан билетийг тэгээд сангимсаал шаарддаг юм төмөртэй. Тэднийг Монголоос захиж авчруулж ирсэн. Тэгээд энд сангимсаал шаарч иддэг. Дээрээс нь бас нөгөө нэг хятадын ийм халаад идэг шүү дээ. Тэгээд өвөл өмсчдэг юм бамбгаар зузаан ийм эндээ ийм бүстэй. Тэр халааднаас би ээжэд захиж авчруулж ирсэн. Тэр айгүй дулаахан байдیں۔ Австрал хаусанд амьдрах юм бол өвөлдөө бол нэлээд хүйтэн байдаг. Тийм болохоор тэр халаадгүй бол ер нь өвөлчихгүй гэсэн үг. Тэгээд эндээс яг би тийм зузаан халаад хайнгууд юрдөөсөө яг тийм хятадын шиг зузаан нь олдохгүй дандаа юм даавам авам бондгор юмнууд байгаадсан хгүй юу. Эсвэл нөгөө нэг хятадын тэр шиг юм хөвсгөр юмнууд нь болохоор дандаа юм нэлбгэр ердөөсөө би энд наалдахгүй халаад шиг биш тийм юмнууд байгаадсан. Тэгэхээр би Монголоос тэр хятадынхаа халаадыг захиж авчруулж байсан. Тэгээд дээрэс нь манай ээж өөрөө нэг эрэхтэй баахан халбах сэрээ Монголоос аваад ирсэн байсан. Тэгээд яагаад ингэсэн чинь энд би тэгэл бас мөнгөндөө нарилал те хямдхан халбах сэрээгээр гэртээ идэдсэн ахгүй. Тэгэнгүүт тэр хямдхан юм чи яг үнэндээ таарсан юм байдаг. Ингээд амандаа хийнгүүт чинь баг ам хамар урчих гад юм нарийнхаа нэмэгхэн ийм нэг сэрсэсэн юм байдаг байхгүй юу. Тэгээд ээж эн чинь онцгүй ингээд тэгээ Монголоос ирэхтэй айгүй тийм зузаан ган бахан халбах сэрээ авчираад тэгээд одоо тэрүүгээрээ тэгээ Монголоос нэг тийм халбах сэрээ авчирч исэн байна. Тэгээд бас манай ээжийн өөрийнх нь нэг дуртай юм нь юу вэ гэхэлэр юм солонгос юм тасалдаг хүнсний уднууд байдаг штэ тий өнгөгүй тунгалан өнгөтэй гэлгруудан тэдрээс бас ээж баахныг авчирсан ингээд юм хийхэд амар үед энд яг хуу тийм юмнууд байдаг л да. Гэхдээ би бол яг авъя гэж зорж байгаагүй мэдээж солонгос дэлгүүр орвол байж байгаа. Гэхдээ үнтэй gaах гэж одоо би мөнгөндөө нарилаад бол огт авдаггүй юм гэсэн чи ээж нэг өдөр нэг Монгол явж ирэхдээ аваад ирсэн байсан. Тэгээ бас хүнсний ийм бэли байна. Салаад малаа зурах, мах базах үед хүнсний бэли аюу хэрэг болоод идэг. Монголд бол байнга л хэрэгэлдэг байсан. Гэтэл энд болохоор тийм хүнсний бэли авъя гингүүд яг эмэлгийн бэли шиг амар зузаан байгаад идэг байхгүй юу. Тэгээд ганц салаад утгачаад тийм зузаан бэли хайхаар бас амар хайраа санагдаад идэв. Тэгсэн чи ээж хараа тийм нэмэгхэн гэлгэр удаан хүнсний бэли, солонгос бэли Монголоос аваад ирсэн байсан. Тэгээд нэг иймэрдүү сонирхолтой юмнуудыг бол зөндөө Монголоос авчирч ийсэн. Гэхдээ эднэр бол бүгдээрээ хэрэгтэй байсан. Би энэ мэт юмнуудыг дандаа Монголоос авчруулуулаад тэгээд гэрээ төвчүүлж исэн байхгүй юу? Айл гэрт ч угаасаа ингээл нэг юм хийгээнгүүт дутуу байхаар жоохон тухгүй санагдаад идэг штэ тий. Жишээ нь бууз чигнийгэнгүүт жигнүүр авахгүй болонгууд нэг л энэ одоо миний гэр биш юм шиг ер нь жоохон тийм тухгүй мэдрэмж төгөрөөд идэг юм аа.
Тийм болохоор би аль болох тухтай байх зорилготойгоор болох юмнуудаа болохоор бүгдийг эндээс австралиас худалдаж аваад зарим нэгэн одоо юм нарийн ширээ юмнууд байна шүү дээ. Жишээ нь гурилын ганжин, мах шардаг тавцан, газан плетик, жигнүрчиг тийм үү те. Иймэрхүү юмнуудаа болохоор Монголоос захиж авчруулад гэрээд өгчүүлж исэн. Тэгээд дээрээс нь бас нөгөө нэг зөндөө олон тэмээний носон хүнжил дээр тэгэл энд чинь нөгөөлэн амир хүүтийн юм чинь эсхий гутал ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд бас Монголоос зөндөө авчирч байсан. Гэтэ эдгээр болохоор надад хэрэггүй зүйл биш, тухтай амьдрахад айгүй нэмэр болдог, айгүй хэрэгтэй зүйлүүд нь байсан шүү. За тэгээд би Монголоос нэг иймэрхүү хэрэггүй зүйлсийг авчираад ардаас нь нэмээд өөртөө хэрэгтэй тухтай амьдрахад нэмэр болох үйц юмнуудыг ээж авдаа захиж авчруулж исэн ийм туршлагатай байна. За тэгээд миний авчирч исэн зүйлсээс инээдтэй сонирхолтой санагдсан юм байвал бичээрэй. Хэрвээ та бүхэн гадаадд байдаг бол өөртөө бас гадагшаа амьдрахаар явахдаа авч явж исэн хэрэггүй эсвэл сонирхолтой зүйлс юу байна? Тэрнийг бас энэ бичлэгийн доор комментээр хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.